Дугаарыг өдөр танд үзүүлье. Хамт олж тааханд баярлалаа. За бид өнөөдөр арх тамхины онцгой албан татварыг $10 авдаг байсныг төгрөгт шилжүүлснээр тухайн тэр бөмбөлгийн татвараас чөлөөлөх боломж нэгдээд байгаа юм. Харин үүнийг зарим хууль тогтоогчид шүүмжлэн татвар төлөгчид үндсэн хуулийн цэцэд хандах хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Монгол улсад зүгээргүй гүйлгээ хийх хуультай учраас онцгой албан татварын хуулийг өөрчилж байгаамаа гэсэн агуулгын цаана онцгой ашиг олгоо гэж тооцдог онцгой албан татвар төлдөг компаниуд $1 тухайн үеийн ханшаар нь бус $1450-ээр тооцсон тогтмол төлөх хөнгөлтийг нээсэн. Эдийн засаг хүндэрсэн энэ үе татварынхан бүх боломжууд ажиллан татвар авах үүрэг хүлээж байгаа ч нөгөө талд улсын хурал онцгой ашиг олдог хүмүүсийн эрх ашиг хамгаалан хөнгөлт хөдлөх боломжийг олгож байна. Энэ нь бүгд тэгш хэрэгтэй гэх үндсэн хуулийн залтыг ноцтойж өрсөн гэсэн үг юм аа. Шатараалтайгаар тамхины татварыг нэмэгдүүлнэ гэд өөрөөсөө хуулиндаа заасан байгаа байхгүй. Тэгээд оруулж ирэхээр бууруулдаг тий. Засгийн газар жишээлбэл баяр практик гишүүн яг хууль хэлэлцэгдэх явцад эрчим гишүүн та буруу ойлгоод байна. Энэ долларын ханш хэд байх нь бол тухайн үедээ бид нар хідээс тавьж болно. Тухайн өдрийн банкны ханшаач тогтоож болно гэж хэлжсэн мөртлөө яг батлахтаа 1450 гээл алхаад очиж байгаа байхгүй. Дээхэн үед эдийн засгийг шудраг болгохын тулд онцгой бизнес хийж байгаа баячуудын хадуунаас шилийн сайн эрчүүд хулгайлж жирийн ард иргэд өгдөг байсан. Одоо тэгсэн чинь шилийн муу эрчүүд парламентод дүүрээд ард иргэдийн одоо тэр хадуунаас хулгай хийж одоо баян хүмүүст авчирч өгдөг болчиход байна. Энэ нь юугаар илэрхийлж байгааг бол энэ онцгой албан татвар гэж одоо арх гаруутас тамхи уул уурхай энэ баялаг бол энэ бол зүгээр л мөнгөний урсгал дээр суусан одоо дагалзуурн дээр сууж байгаа хүмүүс. Энэ хүмүүс онцгой бизнес хийж байгаа, монопол бизнес хийж байгаа. Энэ хүмүүс онцгой татвар нийт ард иргэдийн сайн сайхны төлөө өгөх ёстой. Үндсэн хуулийн дагуу үзэх юм бол энэ чинь бүгд тэгш байх ёстой тийм үү? Тэгт хил дээр жирийн иргэн одоо ганцхан 8 хийж байгаа хүн компанийн яг 1950 юм уу хуулийн ханшаар татвараа тооц төлж байгаа байхгүй гайлхаа нөтийнхөө татварыг. Гэтэл эдгээр нь 1450-аар тооцоод цаашдаа одоо банк гэж байгаа байхгүй. Тэгээд энэ 70 тэрбум төгрөгөөр чинь одоо эмнэлэгч байдаг юм уу сургууль цэцэрлэг одоо барьж байгуулах юм бол хэдэн арван одоо сургууль цэцэрлэг барих уу тийм ээ? Ийм л юм байна. Улсын хурлын гишүүд онцгой албан татвар төлөгчид ямар их лобби хийдэг вэ гэдгийг та бүхэн харж байна гэдгийг онцгойлон хэлсээр байсан нь бизнесийн бүлэглэлүүд улс төрчдөд хэрхэн нөлөөлдгийг жишээ гэж харж байна. Үүнээс гадна онцгой бизнес эрхлэгчид татварын хөнгөлт авсан гэд борлуулах хүнээ буулгахгүй тодорхой.